Окей. Өөрийгөө арчлан, өөрийгөө хаарлан, өөрийгөө тордно гэхэр хүмүүс амиа хичээсэн юм шиг санагдаад байна. Амар амиа хичээсэн, амиа бодсон юм шиг үйлдэл гэж андуураад байдаг. За тэгвэл би өөр дээрээ жишээ авъя заяа. Би одоо ингээ гадаадад 10 жил байгаа. Ээж аваасаа хол миний нутагт ямар ч хамаатан садан байхгүй. За хэрэг би өөрийгөө хайрлаж, халамжилж, биеэ тоолдож, арчлахгүй 10 жил болсон бол өөртөө анхаарал тавиагүй бол сэтгэл санаандаа анхаараагүй бол би өдөөд аимшигтай ууртай. За нэг бол бүр ингээ биеийн өвдсөн заяа хүний нутагт өвдсөн, зовцсон. Энийг л их гомдлолтой, шаналлтай, стресстэй тийм хүн байх байсан. Миний хайртай хүмүүс, миний ээж аавд, миний эгч дүүст Монголд байгаа хол байгаа, охиноо харж чадахгүй байгаа эгч дүүтэйгээ уулзч ойрхон эргээд ирчих чадахгүй байгаа тэр хүмүүс миний тийм царайтайг харах тэгэхээр сайхан байна гэж үү. Би тэр хүмүүсийг тэгж зовоож гадаа би өөрөө жаргалтай байж чадахгүй. Би ингээ биеийн өвдсөн, хүний нутагт өвдсөн гинэ гэдгийг сонссон миний гэр бүлийнхэнд амар тайван байж чадахгүй лөө. Тэгэхээр штэ өөрийгөө хайрлан, өөрийгөө арчлан, өөртөө санаа тавина гэдэг бол ерөөсөө хуваа хичээсэн зүйл биш. Харин ч эсэргээрээ хайртай хүмүүсээ бодож байгаа, өөрийгөө бодож байгаа, ирээдүгөө бодож байгаа, хүүхдүүдэд бодож байгаа хэрэг. Намайг өвтгөхөд миний хүүхдүүд шанална. Миний эргэн тойрны хүмүүс шанална. Намайг хэцүү зовлонтой шаналтай байхад эргэн тойрны хүмүүс маань зовж шаналх байхгүй. Тэр энэ ямар ч хуваа хичээсэн юм биш. Энэ ойлголт бүр ойлгохгүй хүмүүсийг би ойлгож байна. Би ч гэсэн анх ойлгохгүй байсан. Хүүхдүүдийн яаж өөрийгөө хайрлах, яаж өөрийгөө анхаарах мэдхгүй. Ойлгохгүй байсан. Гэхдээ ингээд бид нар угаасаа биднэрт ойлгохгүй зөндөл гэдэг энэ хороо дэлхий дээр чинь зүгээр шүү дээ. Тэгэл явандаа ойлгодог болдог тийм. Тэгэхээр окей. Бие хайрлан, илэрхийлэн гэдэг чинь зөвхөн тэр чиний тухай яриад байгаа юм шиг эргэн тойрны хүмүүсийн тухай бас явж идэм шүү. Тийм болохоор бид нар эхлээд өөрийгөө сайхан жаргалтай байлгах юм бол эргэн тойрны хүмүүсээ ч гэсэн чинь амар тайван аз жаргалтай байлгаж байгаа гэсэн үг шүү. Окей? Love you.